Бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэнтэй энэ өглөө уулзж байгаадаа баяртай байна. Намайг Бумчин гэдэг би хөтлийн гэрэл сүмийн ахлагч байна. Өнөөдөр хамтдаа үйлчлэлийн талаар ярилцах болно. Тэгээд та бүхэн мэдээж үйлчлэгээд хэлэнгүүт бүгд дор бүрнээ янз бүрийн байдлаар үйлчлдэг. Хүнд туслах, хүн рүү хараад инээмсэглэх маань хүртэл үйлчлэл байдаг тийм. Тэгэхээр дор бүрнээ бас та бүхэн хэн нэгэнд тусалж, хэн нэгэнд үйлчлж байгаад бас баяртай байна. Тэгээд үйлчлэл гэж юу вэ? Үйлчлэлээс ирэх баяр хөөр, үйлчлэлээс ирэх шагналал нь юу гэдэг юм бэ гэдэг талаар хамтдаа ярилцуулнаа. За бид үйлчлж байсан хүмүүсээс үлгэр дуурайл авахын тулд мэдээж маш олон хүмүүсийг нэрлэж болно. Тэгээд одоо жишээ нь Тереза их гэж байна те. Тэр хүн маш олон хүнд энгийн даруй амьдралаар үйлчлж байсан. Тэгээд бидний хамгийн гол жишээ авах нэгэн бол Есүс юм аа. Тэгээд Есүс энэ дэлхий дээр ирэхдээ түүний амьдрал нь бүхлээрээ үйлчлэл байсан. Хүнд туслах, бусдыг эдгэх, ганцаардж байгаа нэгэнд түшиг нь болох гэх мэтлэн олон үйлчлүүдийг үзүүлж байсан. Тэгээ өөрөө Есүс хэлсэн байдаг. Матай 20-28 дугаар ишлэгийг бүгдээрээ хамтдаа унших юм бол хүний хүү үйлчлүүлэхийн тулд биш, харин үйлчлэхийн тулд ирсэн юм аа гэсэн байдаг. Тийм учраас үнэхээр энэ зорилгоо, энэ үгээ Есүс бол биеэрээ хэрэгжүүлээд явсан. Тэгээ мөн бидрийг бас энэхүү үйлчлэлийг маань дуурайж үйл дээрээ хэмээн зааж сургаад явсан юм аа. Тэгээ би 2013 онд их сургуулаа төгсөж байсан юм байна. За намайг их сургуулаа төгсөж байхад охин маань нэг настай, эхнэр маань ажилгүй. За би өөрөө 3 дугаар курстэй хормоо хийжсэн. Тэгээд 4 дугаар курсын оюутан гэдэг чинь бас тэгээ хоёулаа ажилгүй байна гэдэг бол мэдээж маш хэцүү амьдрал. Тэгээд энэ амьдралыг туулж байхдаа би нэг зүйлийг боддог байсан. Тэр нь юу гэхээр за би ер нэг баян болчоод, бусдад өөх юмтай болчоод л үйлчлэх хэрэгтэй юм байна. Бусдад туслах хэрэгтэй юм байна. Тэрнээс өмнө л энэ тухай бол бодоод ч хэрэггүй байна. Өөрийгөө яа гэж байгаа хүн тий бусдад яаж туслах вүлээ дээ гэдэг ийм бодол байнга бодогддог байсан. За ингээд удалгүй нэгэн барилгын компанид ажилд орсон. За тэгээд тэр барилгын компанида сайн амжилттай ажиллаж байлаа. Тэгээ миний цалин ч гэсэн маш өндөр байсан. За ингээд энэ хугацаанд бол би нөгөө нэг үйлчлэлийн талаар ерөөсөө бодоагүйсэн. Өмнө нь би мөнгөтэй олчоод, цалинтай олчоод бусдад үйлчлэн, бусдад туслана гэж боддог байсан. Гэтэл надад би цалинтай болсон. Тэгээд бүр өндөр цалинтай болсон. Хэдий тийм байсан боловч нөгөө бусдад үйлчлэх, бусдад туслах тэр бодол маань надад ерөөсөө бодогддгүй. Түүнийг би мартцсан байсан. Тэгээд нэг өдөр захирал маань дуудаад за ингээд чамд 3 өрөө байр өгье. Чи манай компанид 15 жил ажиллаач гэдэг саналыг надад тавьсан. Тэгээ мэдээж анх одоо ингээд ажилд орж байгаа, ажилд ороод нэг жил гарантай болж байгаа. За ингээд шинэ гэр бүлийн хувьд байртай болно гэдэг бол тэр үед бол миний хувьд бүтэцгүй мөрөөдөл юм шиг санагддаг байсан. За ингээд ийм сайхан мэдээг эхнэртэй дуулгасан. Тэгээ эхнэр маань ч гэсэн мэдээж баяр хөөртэйгээр хүлээж авсан. Тэгээд бид хоёр ер нь хоёулаа бурхнаас асуугаад үзье. Тэгээ хоёулаа залбираад үзье гэд. Хоёулаа залбирсан. Тэгээд залбираад дуусны дараагаар ягаад ч юм тийм нэг бүр ингээл ориглоо л те дэврүүн байсан тэр баяр хөөр маань байхгүй болцсон. Ягаад тэгэхээр 15 жил гэдэг бол өглөөнөөс ороо хүртэл би ажиллах хэвээр. Зарим амралтын өдрүүдэд ч гэсэн би ажиллах хэрэгтэй болно. За ингээд 15 жил гэдэг бол миний залуу насны ерөөсөө бүх хугацаа ингээд яваад өгч байгаа. Тэгээ ингээд өмнө биний боддог байсан те бурханд үйлчлэн одоо бусдад туслана гэж боддог байсан бодол маань хэрэгжих боломжгүй юм байна штэ гэж тэр үед бодож байла. За ингээд бид хоёр ахаад залбирч эхэлсэн. Тэгээд 7 хоногийн дараа за ер нь би одоо те бусдад туслах, бусдад үйлчлэх энэ ажлаа хийх хэрэгтэй юм байна. Тэхийн тулд би энэ компаниасаа гарах ёстой гэж бодоод нөгөө ажиллаж исэн компаниасаа 7 хоногийн өмнө байр өгье гэж хэлсэн тэр компаниасаа за захирлаа би ер нь ажилласаа гарлаа.
одоо ингээд цааш ингээд ажиллах боломжгүй байна гэж хэлсэн. Тэгээ мэдээ захирал маань бол тэр үед бүр шоконд орсон. Яагаад те зүгээр байрахгүй ч гэсэн чи зүгээр ажиллаад ээжэж болно шүү дээ гэж надад хэлсэн. Тэгсэн ч гэсэн би яагаад ч юм ажилламаараагүй байна захирлаа гэд хэлсэн. Тэгээ мэдээж захирал маань сайхан хүн байсан. За тэгвэл чи өөрийнхөө бодож байгаа, өөрийнхөө зорж байгаа юмал хийдээ одоо бид нэр одоо хичнээн чамайг ятгаад одоо нэг дийлэхгүй болсон юм шиг байна гэж хэлсэн. За ингээд ажилласаа гарваа. Тэгээ миний ажиллаас гарч байгаа зорилго бол бусад үйлчлэх. Ийм зорилгоор гарсан. Гэвч би 6 сар шахуу ерөөсөө үйлчлэлээ ямар ч ажил хийгээгүй. Хэн нэгэнд туслаагүй. Ямар нэгэн зүйл ерөөсөө хийгээгүй. Ингээд 6 сар болсон. Тэгээд нэг өдөр дээшээ алхаад явжгаад анх одоо хормоо ээжсэн тэр үе, анх одоо бурханд итгэж байсан тэр үе ботсон. Тэгээ ямар дэврүүн сайхан байснаа тэр үед эргэж дурссан. За тэгээд тэр үеэс эхлээд ер нь би одоо ингээд ажлаас гарсан зорилгоо биелүүлэх ёстой. Бусад туслая гэж хэлсэн. За тэгээд нэг бизнес эхлүүлсэн. Тэр нь ямар бизнес байсан гэхээр нүүрс зарах бизнес байсан. Тэгээд тухайн үед бол утаагүй түлш гэдэг энэ зүйл гараагүй байлаа. Баг нүүрийн нүрсийг илчтэй гэж одоо айл болгон төлдөг ийм л үе байлаа. Тэг хамгийн тортог ихтэй, хамгийн хөө ихтэй нүрс. Гэтэ хамгийн илчтэй удаан дулаанаа барьдаг нүрс. За энэ нүрсийг том машинаар нь худалдаж аваад шууданд савлаад айлууд хүргэж өгөх ийм бизнес эхлүүлсэн. За ингээд энэ бизнесээ эхлүүлэхийн тулд унжсэн машинаа зараад 2 ачаа нэмшээ аваад ингээд эхлүүлж байлаа. Тэгээд энэ бизнесээ хийгээд явж явах тэр үед янз бүрийн айлууд тэр нүүрсээ хөргөж өгдөг байсан. Тэгээ зарим нь бол одоо ингээд бүр өмсөж байгаа хувцаа түлээд дуусж байгаа тавилга байхгүй. Ягаад гэхээр тавилгаа түлтсэн ийм айлууд хүртэл таарж исэн. Тэгээ яг тэр үеэс яалтч хүн гэхээр энэ үйлчлэл гэдэг зүйл бол маш чухал байгаа юм байна. Бидний энэ үйлчлэл үнэхээр энэ дэлхийд дутагдж байгаа юм байна гэдгийг ухаарсан. За ингээд нөгөө бизнесээсээ олсон мөнгөө цуглуулад ер нь нэг 1000 шуудаа нүүрс авъя. Тэгээд энэ нүүрсээрээ бусад туслая гэж хэлсэн. Тэгээд нөгөө бизнесээ бол зогсоосон. Ягаад гэхээр ягаад ч би тэр хүмүүст ингээд нэг нүүрсээ зарахаар тэг нэг нүглийг хийдэг юм санагдаад байсан. Тэгээд тэр хүмүүсээс буцаагаад мөнгө тоолоод аавна гэхээр маш хэцүү. Тийм учраас энэ бизнесээ зогсоож байла. За тэгээд хамгийн анхны миний одоо бурханд үйлчлэхээр, бусдад үйлчлэхээр хийсэн шийдвэр маань тэр байсан. Ингээд 1000 шуудаа нүрс савлаад за тэгээд 100 айлд өгье гэж төлөвлөсөн. Тэгээд мэдээж тэр төлөвлөсөн айлууд маань өмнө миний явж исэн айлуудаас байсан. За хорооноосоо мөн нэр аваад хэцүү амьдралтай айлуудын нэрийг өгөөч гэж аваад за ингээд тарааж байла. Тэгээ тэр үеэс би одоо бурханд үйлчлэлээ эхэлсэн болоо да гэж боддгийг. Тэгээд мэдээж энэ үйлчлэл бол ганцхан миний одоо бодож олсон альсвал миний ганцаараа хийсэн тийм зүйл байгаагүй. Миний эхнэр маань хажууд маань байсан. Өөр маш олон ах дүүс маань хажууд маань тусалж байсан. Тэгээд одоо хүртэл энэ одоо үйлчлэл маань явагдаж байгаа. Тэгээд та бүхэн мэдэх бах хөтлийн гэрсэм дээр цагаан сар болгоноор 100 айлд 1000 шуудаа төлөө нүс тараадаг. За мөн гэр оронгүй айлуудад гэр бэлгэлэх гэх мэтлэн олон төслүүдийг бас өөрийнхөө хэмжээнд чадах чинээгээр хэрэгжүүлэхийг зорж байла. Бүгдээрээ Матай 25-ын 31-ээс 46 дугаар ишлэлийг хамтдаа уншийе. За энд нэгэн түүх гарч байгаа. Тэгээ энэ дээр ямар түүх гарч байгаа нэхэр бурхан хүмүүсийг хоёр хуваах болно гэж хэлсэн. Тэгээд нэг нь бол мэдээж бурханд сонгогдсон, бурханы тааллыг олсон хүмүүс гэж хэлж байгаа. А нөгөөх нь бол одоо бурханаас урвсан, тэрсэлсэн, одоо бурхантай зөрчилдсөн хүмүүсийн талаар хэлж байгаа. Ингээд тэр хүмүүсээ би хоёр хуваана. Баруун гар талд байгаа хүмүүсээ хонь гэж нэрлэнэ гэж хэлсэн. Зүүн гар талд сууж байгаа хүмүүсээ би ямаа гэж нэрлэх болно гэж хэлсэн байдаг энэ түүхэн дээр. Тэгээд тэрээр цааш нь ингэж хэлсэн. Учир нь өсөж байхад мань та нар надад идэх юм өгсөө.
Сангаж байхад минь уух юм өгсөн. Хайр хүн байхад минь урьж оруулсан. Нүцгэн байхад минь намайг хувцалсан. Өвчтөй байхад минь намайг эргэж байсан. Шоронд байхад минь над дээр ирсэн билээ гэхэд зөвхт хүмүүс түүнд эзэн бид хизээ өсөж байхыг тань хараад хооллож цанхад тань уух юм өгсөн юм бэ. Хизээ бид харь хүн байхад тань хараад урьж оруулан нүцгэн байхад тань хувцалсан бэ. Хизээ бид өвчтөй байхыг чинь хараад эргэж шоронд байхад тань очисон юм бэ гэх болно гэж хэлсэн байна. Тэгэхэд хаан тэдэнд үннээр би танарт хэлье. Та нар ах дүүсийн минь дорд нэгэнд ийм үйлдсэн бол надад мөн хийсэн хэрэг гэж хэлнэ гэсэн байна. Энд бурхан хин нэгэн өвчтөй дорой байгаа, хин нэгэн таны тусламж яг л хэрэгтэй байгаа тэр хүн тусалж байгаа бол та надад тусалсан хэрэг юм шүү гэж би хэлэх болно гэж бурхан хэлсэн. Энэ бас ямар гайхамшигтай үг вэ те? Та хин нэгэнд тусламж хэрэгтэй байгаа хин нэгэнд тусласныхаа төлөө бурхан тусалсан гэсэн тийм шагналыг, тийм сайхан үгийг бурханаас сонсох болно гэж энэ Библиэлд хэлсэн байна. Тийм учраас та бүхэн хийж байгаа ажил үйлсээ те бусад үйлчлэхийн төлөө, бусад туслахын төлөө бас явуулаасай гэж хүсэж байна. Тэгэхээр энэ бусад үйлчлэл нь, бусад туслана гэдэг энэ зүйл бол эргээд өөрөө маш их баяр хөөргийг мөн амар тайвныг өгдөг зүйл. Тэгээ бүгдээрээ одоо эрүүл мэндийн семинараар явцгааж байгаа. Тэгээд эрүүл мэндийн олон зарчмуудыг та бүхэн сурж мэдэж судалж байгаа бах. Тэгээд түүний дотор бол бусад туслана, бусад үйлчлэнэ гэдэг энэ зүйл бол бас эргээгээд хүнд хүний сэтгэлийг амраадаг, сэтгэлийг тайтгаруулдаг, мөн хэмжээлшгүй сайхан тийм баяр хөөргийг өгдөг ийм сайхан зүйл байгаа. Тийм учраас та үйлчлэлийг эхлүүлээсэй хэмээн хүсэж байна. За тэгээд бас нэгэн түүхийг хуваалцъя. Эхнэр бид хоёр хормоо ээжсэн. Тэгээд ажлын маань хамт олон бүгдээрээ мэдэх баг. Тэр үед түрүүн би хэлсэн 3 дугаар бүрт байсан. Эхнэр маань бол төгссөн ажилгүй байсан үе байгаа. Тэгээд бид хоёрын хорин бол мэдээж маш тарчигхан болсон. Тэгээд яг хурмынхаа өдөр гэрээ бариад за тэгээд мэдээж хоол унд хангалттай байсан ч гэсэн тэрийг гоё болгож хийх хүмүүнээ олж чадаагүй байсан. Маш бэлтгэл муутайгаар бид хоёр хурмаа ээжлээ. Тэгээд би юу нэг ичимхийн үнэлтэй. Тэр хурман дээрээ бол би хизээч байгаагүйгээр хиччихсэн. Тэр өргөдөж ирсэн цочтойсоо маш их хиччихсэн. Тэг ягаад тэгэхээр ингээл гэр маань бүрэн гүйцэд гоё баригдаагүй, хоол унд нь гоё болоогүй. Тэгээд ерөөсөө их ичгээр чинь хөлсөл урсаад идэх юм лээ. Тэгээд тийм хурмыг бид хоёр хийж исэн. Тэгээд тэр хурмныхаа дараа бид хоёр юу гэж ярьж исэн гэхээр ер нь хоёулаа нэг хурмаа ээж байгаа залуучуудад хоёулаа тусланаа гэж тухайн үедээ бурхан залбирч байсан. Тэгээд тэр боломжоор та минь хангаж өгөөрэй гэж залбирч байсан. Тэгэхээр энэ дагууга бид хоёр бас гэр бэлгэлээ гэдэг төслийг хэрэгжүүлсэн. Тэгээд энэ төслийнхаа хүрээнд бас 5-6 айлыг гэртээ олгож мөн бас хурмаа хийх хүсэж байсан залуучуудыг бас хурим хийх боломж болцоогоор нь олгож байлаа. Тэгээд мэдээж энэ эдгээр олон үйлчлэлүүд маань бурхан байгаа учраас бурхан энэ үйлчлэлийг маань дэмждэг учраас ийм амжилттай тэгээд бас баяр хөөртэйгээр хэрэгжиж байсан. Тэгээд та бүхэн ч гэсэн бас залбираад бусад туслахад бэлэн байгаарай гэж хүсмээр байна. Тэгээд бусад үйлчлэл гэдэг бол заавал одоо ингээл сүртэй том төсөл зохион байгуулаад заавал нэг хүнд нэг том юм бэлгэлэхтэй биш. Өнөөдөр ч гэсэн та одоо магадгүй ажил руугаа явж байгаа машиндаа суугаад явж байгаа бол нэг машин зам тавиад өгж байгаа бол зам тавьж өгсөн машиндаа баярлалаа гэх гэрлээрээ тогтж байгаа бол эн чинь ч гэсэн үйлчлэл. Тэгээ үйлчлэл гэдэг бол заавал том, заавал одоо нэг зураг хөрөхтэй заавал нэг тийм нэг сүртэй байх албагүй. Үйлчлэл гэдэг бол маш энгийн байх хэрэгтэй. Тэгээ тэр олон энгийн хүн харахгүй ч гэсэн хийж байгаа тэр олон үйлчлэлүүдийг та бүхэн бас хийж байгаа гэдэгт би найдаж байна. За тэгээд бүгдээрээ Еврей 6 дугаар бүлгийн 10 дугаар ишлэгийг хамтдаа уншицгаая. Түүний төлөө та нарын үзүүлсэн бас үзүүлсээр байгаа үйлчлэл ба хайрыг чинь тэр хайхралгүй орхихгүй.
Бурхан шудраг бус биш ээ гэсэн байна. Тэгээ яг л өнөөдөр таны хийж байгаа, таны үйлдэж байгаа, таны бусдын төлөө залбирч байгаа, танд бусдад туслахаар бэлдэж байгаа тэдгээр зүйлийг чинь Бурхан хайхралгүй үл тоож орхихгүй гэж хэлсэн байна. Тэгээд цааш нь хэлэхдээ Бурхан бол шудраг бус биш ээ гэж хэлжээ. Тэгээд таны бодож байгаа, таны бусдад туслахаар төлөвлөж байгаа бүхий л үйлчлэлийг чинь Бурхан эвээх болтугай. Тэгээд тэдгээр үйлчлэлүүдээс дамжуулан та гайхамшигтай баяр хөөргийг, мөн гайхамшигтай ивэлийг авах болно. Бурхан та бүхнийг эвээх болтугай. Баярлалаа.